орлогын албан татврын тухай хууль зааснаар иргэд татврын хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагддаг. Тэгвэл энэ хөнгөлөлтөнд хамрагдаж бичиг баримтаа бүрдүүлж өгсөн 2 дахь ээлжийн 23,000 орчим иргэнд 16 тэрбум төгрөгийн буцаа олголтыг энэ сарда багтаж олгох юм а. Буцаа олголтод хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийг 2 хэсэгт хуваажээ. Эхний ээлжид 1-р сарын 22-наас өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийг хамруулсан. Эхний ээлжинд багтсан 11,700 иргэн 9.2 тэрбум төгрөгийн буцаа олголтыг өнгөрсөн сард олгосон. Харин 1-р сарын 22-наас хойш бичиг баримтаа бүрдүүлсэн 2-р ээлжийн иргэдийн буцаа олголт хүлээгдэж байна. За харин 2-р ээлжинд бол 22,778 татварлагчийн 16 тэрбум төгрөг баталгаажуулсан. Төрийн сангийн газар төрүүлсэн байна. Төрийн сангийн газраас энэ 5-р сарда багтаагаад татварлагчийн данс руу буцааж олгоно гэсэн мэдээллийг бидэнд өгöd байгаа. Татварлагчийн данс руу төрийн сангийн газар шилжилт хийхээс өмнө төрийн сангийн газар арилжааны банкуд руу татварлагчийн данс нэрийг тулахаар явуулчихдээ. Тэгэл данс нэр нь зөрөөгүй гэж мэдээ аваад шилжүүлчихдэг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75,395 иргэн 45.8 тэрбум төгрөгийн татврын буцаа олголтыг хийхээр баталгаажуулжээ. Эдгээр нь 60% нь орон сууц, 40% нь сургалтын төлбөрийн буцаа олголт юм байна. Хувь хүний орлогын албан татврын хуулиар хөнгөлөлт идэх боломжийг 2009 оноос эхлүүлж байсан юм. Анх 2009 онд 10,000 иргэн татврын хөнгөлөлтөнд хамрагдаж байсан бол 2016 онд энэ тоо 75,000-д хүржээ. Жил ирэх бүр шинэ орон сууц худалдаа авсан, байшин барьсан, оюутныхаа сургалтын төлбөр төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг авах хэрэгтийн тоо инхүү нэмэгдэх болжээ. Өнгөрсөн он гэхэд улсын хэмжээнд нийт 71,493 иргэн 44.1 тэрбум төгрөгийг төлсөн татвараасаа буцаа авсан байна.